26 оноос хойш зурлааш найруулагч гэдэг юм байж байгаа. Тэгээд өнөөдөр би Flickr комик сошиал сайтлаас нь хийж бодлоо. Бас тэгээд 2 тусад нь Монголын кино үзлээ. За Flickr бол бас нэг төрлийн сошиал ордон найз зууч болдог. Тэгээд мессеж сошиал сайтын бүх чанарыг агуулсан байдаг. Тэгээд Flickr-ийн бичил дүүгээ ярьж анх 2004 онд Канадад ихтэй нөхөр хоёр байгуулсан юм байна. Өөрсдөө нэг тийм веб сервис жижиг тоглоомын бичлэг үзүүлдэг компанийн нэрээр Flickr байгуулсан 2004 оны 2 сард. Тэгээд энэ хоёр байгуулаад зөвхөн зураг болон бичлэг тийм постинг үйлчлэл үзүүлэхээр байгуулсан. Тэгээд жилийн дараа яг 35 сая доллараар худалдаж авсан. Тэгээд дахиад жилийн дараа 2006 оны 5 сард яг албан ёсоор засагч гэсэн бэт яг тэгээд Flickr яг аварсан бас нэг үйлчлэгээ яг 2000 оноос хойш яг ботоос үйлчлэг явуулж ирсэн. Тэгсэн чинь тэр нь ерөөс амжилт болов. Flickr гарчирээд 2007 онд яг зүйлчлэг бүрэн хаагаад Flickr-т гол анхаарлаа хандуулж явсан. Тэгээд 2001 оны 6 сард яг Flickr яг албан ёсны мэдээлэлд бол Flickr бол яг 51 сая бүртгэлтэй гишүүнтэй. Тэгээд 6 тэрбум зурагтай гэсэн байна. Flickr бол Facebook бол арай тийм мэрэгжлийн төвчний зураг болж байгаа. Facebook бол хажууд нь 100 тэрбум зурагтай тийм. Яг бол хүн чинь их болж байгаа гишүүд нь. Тэгээд Flickr хоёр аккаунт, нэг нь бол мөнгөн, нэг нь бол гишүүнчтэй аккаунт байна. Тэгээд яагаад нэг ярьсан бэ? Монголчууд дандаа мөнгөн хэлж яадаг. Тэгээд Flickr чинь мөнгө аккаунт 200 зүйл гээд бүрчдэг. Тэгээд цаашаа биш зураг оруулж хязгаартай. Төлбөртэй аккаунт болохоор жилийн $25 хязгааргүй зураг оруулж чаддаг. Урд нь монголчууд дандаа тэр аккаунт нь 200-оор бүрчүүгээ дахиад шинээр өөр аккаунт нэгээд тэгээд явуулсан. Сүүлийн яасан гэхээр монголч аяг худалдаж авдаг байсан байлээ. Яг төлбөрийн төлөөд албаасаа жилийн $25 зураг аккаунт гэж зураг авах хязгааргүй. Тэгээ миний харсан нийлээ авах хүмүүс ингээд аяг төлбөрийн төлчийг дүүрсэн. Тэгэхээр монголчууд сүүлийн үед юу хийж төлбөрөөр төлчийг дүүрж байгаа болов гэж бодсон. Нэг үлч. Тэр програмын даваа тал нь өөрийнхөө бүх зургуудыг статистикийг дэлгэрэнгүй харж авдаг. Хаанаас хэн хандсан бэ? Ямар орноос үлдсэн бэ? Үгүй аккаунт байх бол одоо чинь энэ миний аккаунтын статистик харж чинь. Тэгээ энд нэг юм статистик байгаа. Энэ нь юу гэхээр ингээд сар тутам шинжлэгчдэг статистик. Зураг авахлаад тэгээд ямар камераар авсан вэ? Тэр мэдээлэл нь гэж үлдчихэд тэгээд хамгийн их аппаратаар камераар авсан загварууд нь эдгээр харагдаж байна. Тэгвэл оны өмнө 12 сард бол Nikon D гэсэн загвар хэрэгжүүлсэн тасархай. Тэгээд он гараас дөнгөж 2 сард гарсан чинь iPhone 4 дээр гарчихсан. Тэгээд энэ юу гэж байна гэхээр iPhone фотографигээ бүр тийм урсгал гараад, төрөл гараад, бүр аягүй олон гишүүнтэй тийм групп үүсчихсэн. Тэгээд iPhone фотографигээ тийм сургалтын DVD-нүүд гараад ирсэн. Тэгээд одоо дахиад нэг жоохон дашлаа та. Гар утснуудаас хамгийн апплод хийж байгаа гэсэн чинь эхний дөрөв нүүрэлээ iPhone. Хамгийн сүүлд нээждээ сурч байгаа. Үнэхээр Apple-ийн бүтээгдэхүүнийг бол маш өргөн дэлгэр хийж байгаа. Тэгээд Nikon Canon хоёр бол камертай бол аврах штэ. Их хүмүүс ирдэг. Тэгсэн чинь тэрийг даваад Flickr-т оруулж байгаа зургуудынхаа доогоор Apple ингэ дөрвөлжтэй. Энийг дараа. Тэгээд Flickr Explorer гэж үзүүлдэг. Энэ болохоор өдөр болгон Flickr 5 сая зураг болгогдчихдаг. Тэрнээс шилдэг 500-ыг автоматар ингэж програмчлсан байдлаар сонгож Explorer-т оруулдаг шилдэг 500 зураг. Explorer гэдэг нь дээд нь дараад оруулдаг нь сонгогдсон зургууд нь автоматар ингэ гараад ирдэг. Миний бол нэг 500 Explorer авчихсан. Тэгэхээр 5 сая зургаас өдөрт 500 зургийг сонгож
шилдэг гэж тодруулж байгаа. Тэр нь болохоор зүгээр сурчихгүй том зургийн тэр нь хэрэг хүн үзэж байна. Бас хэрэг коммент авч тэрнгээр нь харж үздэг. Тэгээд ягаад experience гэдэг их хүмүүс гэдэг аккаунттай тэгээд тэрийг хэрэглэхгүй зүгээр зураг ачаад авчдаг. Тэр нь хинч мэдгүй өөрөө линкийн найз руугаа явуулаад үздэг зураг юм. Тэгэхээр юус зураг хүн өгөх байж. Тэгэхээр групп гэж нэг зүйл байдаг. Айгаа олон групп. Одоо чинь та ямар нэгэн чигээр зураг авч болно. Хүний бүрэх ч юм уу, байгаль ч юм уу. Яг тэр чигээр хайхаар яг тэр групп гараад нэлээд олон шиг тийм. Тэгэхээр тэр группт өөрөөр зургийг оруулаад айгаа олон үздэг. Тэгээд дээр нь коммент үлдээгээд энэ зураг чи эн чинь болох байна. Энэ дээрээ дараа тасаараа гэдэг аюул тийм зөвлөгөө өгдөг. Тэгэхээр хувийн зургийн мэдлэг аюул сайжирч байгаа. Тэгэхээр хүмүүс ингээд бэлэг аккаунттай чинь тэрийг ингэж зургуудаа хүмүүс группүүдтэй оруулж байгаасай гэж. Энэ сайн харагдахгүй нь яг дэлхийн зураг апплод хийж байгаа газар ингээд тэмдэглэсэн байгаа. Өнгө нь ерөөсөө яадаг вэ? Улаан цэгэр гэдэг тусдаа байна ярьсан. За дараагийн одоо тэгээд Mongolian Philips гэдэг группээр би ярьж байгаа юм да. Mongolian Philips групп байгуулах яг 5 жил болж байгаа. Би нэг 3 ороод 3 жил. Намайг боддог 300 группээс одоо ингээд 1469 гишүүд байна. Mongolian Philips группээс 100 болохоор 200 нэг бүүл болохоор садаа нэг суулгаж туур ингээд уулзсан. Тэгээд энэ групп зарим хүмүүс гишүүн байдаг. Гишүүн мөртлөө зүгээр орчдөг гэдэг. Тэгэхээр уулзалт нь энэ групп гишүүд нь ирээсэй гэж би хэлдэг юм даа. Уулзалтанд ирснээр хувийн зургийнхаа мэдлэг аюул сайжруулсан. Зүгээр очоод нэг захын нүмээс очоод аппарат камера яаж хийдэг вэ гэж асуугаад аюул гэдэг хэрэггүй өөрийнхөө хэлээд өгдөхийн чадварчд байгаа дандаа захтан хүмүүс. Тэгээд энэ Philips группийн ач тусны юу гэхээр эндээс одоо студ 3 пролайн гэдэг Монголын бүх зүйл эндээс төрж ирсэн. Энэ уулзалтан дээр ирж хоорондоо найз болж хоорондоо харилцаа үүсээд тэгээд мэдгээ цуцаатгаад хоорондоо студ төрж ирсэн байгаа. Одоо бас дахиад нэг студ гарч байгаа. Тэгээд тэр нь болохоор би бас ингээд манай нэг залуучууд нийлээд ингээ уулзах нэлээд олон жил болсон. Энэ групп дээр танилцсан. Энэ группээс төрж бас нэг студ бодгоо гарч байгаа. Энэ судалгааны юм явж байгаа. Монголын кино. За чимдийн 1901 он одоогийн төвийн нөөсөн төрсэн. Аюул олон кино гэсэн. Улсын төв чатраас яг 7 жүжигчин төрүүлж өгсөн гэдэг тийм. Энэ кинонд орцол. Тэрний нэг шороотын цаг гол дүр юм. Тэгээд социализмын үед дээр 1936 онд тэгээд дараагийн 42 онд 2 дахь кино гарсан. Яг энийг яриад байгаа нэг социализмын үед кино бол нам төсгөөсөн гэж аюул анхаарал хандуулж аюул хөрөнгө хайж өгсөн. Дараагийн 2 дахь кино Сүхбаатар гэсэн кино байна. Сүхбаатар киног бол 3 савдарч ирсэн. Монгол бэлэм, Орос тэгээд Ташкент бэлэм. Энэ киног ихэдээс 1941 онд сайд нарын зөвлөлөөс 300 минут хүртэл гарч ирсэн. Энэ киног хийхэд бол 300 минут хүртэл түрүүний ярьсан нэг хүн одоо ихэр тэр үед 10 төгрөгөөс одоо нэг хүний 50 минут гэж бодоход тэр үеийн 300 минут төгрөг одоогийн аншаад 15 тэрбум төгрөг болж байгаа. Той тэр чих хөрөг хийж ирсэн байна. 15 сая доллар, 10 сая доллар. 15 тэрбум одоо. Тэгэхээр хоёулын үед л кино 3 бод тий. 5-аас 5 сая долларын кино болохоор баг төсвтэй кино. 5-аас 50 сая төгрөгийн 50 сая долларын төсвтэй кино дунд төсвтэй кино. 50-аас дээш сая төгрөгийн кино төсвтэй кино гэж байна. 1942 онд Сүхбаатар киног бол дунд Америкийн Холливуудын дундаж төсвтэй киноны хэмжээд хийсэн байна. Тэгээд яг 42 он чинь нэг дайн гараад хийж яхад нь Сүхбаатар киног бүр зогсоё гэж хэлсэн байна. Дайн гарахын гол тэгээд Оростой цаансан германууд тэгээд Орос кино үлдэрээ Ташкент үзэсгэлэнтэй нийс Ташкент нүүлгэж явуулчаад Ташкент кино үлдэртэй нэг дуусгаж ирсэн. Хин гэснээр юм гээд. Тэгээд 3 улс хийсэн амарч Үзбекистан, Монгол, Орос байна. Тэгээд Үзбекистанч болохоор аюу багтдаг. Яг Сүхбаатар кино Үзбекистан улсын хамгийн анхны кино. Хамгийн анхны фильм кино. Тэгээд энэ кино
өөрсдөө хамгийн анхны кино гэж ярьд юм лээ. Тэгээд сүүл 3 жилийн өмнө Орос бүгд DVD гаргаад зохиолох киног зараад байгаа. Тэрнгээр аюух юм бодлоо. Орос дотроо. Тэгээд одоогийн жүжигчин бол энэ Серио тэгээд Орос юм Монгол юм биш. Тэгэхээр социализмын үед нэг кино урлагтаа ингэж анхаарч ирсэн байна. Яагаад анхаарч ирсэн бэ гэхээр кино урлаг бол асар хүчтэй үзүү сургалтын зэвсэг болж ирсэн. Тийм учраас нам засгаас аюух анхаарал хандаж ингэж хөрг гэж ирсэн. Их хэмжээний. Амуур кинод тэр нь болохоор нэг амуур кино хийхэд бол цохиж додоод орж ирээд нь захиал өгөө цохиолын бичүүлээд буруу өрөө байв гэсэн зовтын захиалнаас хэмжлэн анхаарч ирсэн. Тэгээд одоо кино урлаг ингээд арчлаад 20 жил болсон гэхээр кино урлаг яаж юм гэхээр энэ кино үлдэр чинь 90 он гэж задраад байтэрч юу ч байх болцсон. Одоо яаж нэг уран бүтээлч нэг өөрсдөө борж өгөх явж байгаа ямар ч тийм төрөлсгөөс бодлого дэмжлэг байх тоо. Тэрний гайгаар яг юу болж нэг болцоо нийтмийн кино гарч байгаа. Ягаад нийтмийн кино гэж нийтмийн хийж байгаа хүмүүс нь зах зээл болж байгаа. Зах зээлийн ихэнх хүмүүс нь өсвөр насны залуучууд байна. 80%. Тийм учраас тийм залуу хүмүүстэй хандаж нийтмийн кино хийж байгаа. Үлдсэн 20 хүн болохоор итгэхгүй үзэж болдог. Ягаад гэхээр тэр нь сардаа нэг киног үзчих тийм учраас дээш насны хүмүүс. Тэгээд кино үзээд монголчууд айгүй их шүүмжтэй одоо монгол үзэгчд байна. Ерөөсөө болохгүй тэндээс суулсан гэдэг. Одоо тэр нь ч зөв. Ягаад гэвэл сүүлийн арчлагаас 21 жил Солонгос Америк тийм өндөр хэмжээнд production кино үзэж яг тэр үзэлтэйгээ жишж одоо монголын киног муулж байгаа та. Муулж зөв. Тэгээ киночдын донд одоо уран бүтээлчтэй уулзаж нэг яриа. Та нар ягаад энэ холливуд кино хийх вэ? Бид холливуд юм уу? Тийм яриа өртлөө өгчихдээ. Тэгээд Монголын кино урлагийг одоо уран бүтээлчдээс бүр айгүй олон хүмүүстэй уулзж байгаа гэсэн найруулагч нар хамгийн гол зүйл нь төр засгаас бодлогоор дэмжээч. Одоохондоо Монголын кино урлаг Америкч холливуд эдийн засгт тийм нөлөөлж чадахгүй байж гисэн бодлогоор дэмжээсэй гэж хүсч мөрөөд ч юм. Социализм өмнөх шиг бүрийн ирсэн шиг гэж санхүүгээр ч юм уу. Одоо чинь ингээд спортоор амжилт авсан хүмүүст бол ингээд шангал өмчлөдөг чинь кино урлагаар ингээд юм уу гадаад ингээд киногоо фестивалд оролцуулаад шангал авсан хүмүүс ямар ч чирэг үздэг. Жишээ нь одоо Германд төрсэн юм шиг Гемс 23 шангал Монголын нэрээр авсан ёо. Энэ дэлхийн наадмуудаас хийсэн киногоо хэд бол ямар ч чимээ байхгүй. Тэгээд тэр DVD-ийн ингийн нөлөөс тэр нь DVD болж гараад Европоор зарагдаад байгаа. Тэр нь хичнээн сайд болоо зөвхөн DVD-с Европ кино чадвартаас. Европ хүмүүс мэддэг болсон. Айгуу. Тэгээд тэр орлого нь хичнээн сайд орлого нь ерөөсөө мөндөө гэмс очихгүй байна. Яг л чинь оюутан багтаа хийсэн тэр Германыхаас сургууль анх орохдоо нэг гар сурвалжтэй энэ сургуулийн тоног хөрөмжийг ашигласан учраас ашиг сургууль төдөө гэж найруулагч төдөө гэж нэг гүндээ юм аа. Тэгэхээр Монгол ингэж бодлоор кино урлаг дэмжээсэй гэж хэлээд байгаа юм биш үү? За тэгээд монголчууд нүцэн монгол кино аяг муу чанц шүү дээ. Муу чанц гэдэг сайн киног сайн төсөөлж хэрэгтэй. Монголын болохоор нэг байгууллагаар ороод одоо эхний компани ч юм уу байгууллагаар ороод төсөв буугаад явж идэг. Тэгээд яг тэр төсөв гаргаж өглөөж гисэн тэр компанийнхаа бүтээгдэхүүнийг заавал кинонд оруулах хэрэгтэй гэдэг. Тэгэл кино үзэхэд нэг реклам үздэг хүмүүс тийм үү. Тэр нь одоо юу гэсэн байгууллагч оруулах гэсэн бол реклам хийж явах гэсэн. Тэгээд төр зэскээс ягаад дэмжээсэй гэдэг нь кино уран бүтээлч кино захиалаас үү нийгмийн эсрэг, архины эсрэг ч юм уу уран бүтээлч хоёр эзэж тийм кино гэх яг тэр хүн зөвхөн хоёрдугаар хөрөнгө байхгүй. Кино хийхэд бол нийгмийн кино гэж хүмүүс үзэхэд бол тэгээд тэр санхүү болоход ингээд байгууллагууд ингэж хөрөнгө хойч байгаа. Тэр нь болохоор тухайн байгууллагынхаа реклам авч байгаа. Ингүүлтэнд төр засгаас ингэж бодлогоор дэмжсэн гэдэг нь кино захиалаач дээр нийгмийн эсрэг тэр архины эсрэг хүмүүс нийгэмд хандсан кино. Яг л кино бол асар хүчтэй тийм хүмүүс нөлөөлдөг кино үзэг. Тэгээд одоо зовлоогоо найруулагч зовлоогоо хэлчихсэн. Кино үзүүлээд Монгол маш саянтай хотод 3 кино чагтдаг гэдэг нэг шүүмжлэл гаргасан. Социализм үед киноны
дэмжсэн гэдэг нь дүүр болон кино чаддаг. Улаанбаатар 10 кино чаддаг байсан. Одоо л 3 кино чаддаг болсон. Тэгээд найрлагч зөвхөн хэлсэнтэй кино үндэсний кино 3 тулгын чул байдаг. Нэг нь болохоор яг өнөөгийн түвшний өндөр чанарын кино, хоёрдугаарт нь маш сайн уран бүтээлч, гуравдугаарт нь маш сайн кино үзэх хэрэгтэй гэж хэлжсэн. Кино үзрийн сүлжээ болог. Дүүр болон кино чаддаг хэрэгтэй ч юм уу. Тэгжиж нэг хүмүүс нэг энийг бол үндэсний кино л үжих толгойн гурамжлалаа үжиж ярьжсэн. Тэгээд Монголын кино урлагийн үзэгчд аягүй муулаад байгаа. Гэхдээ энэ нөгөө тал нэхэр аягүй бас сайн, муучаасаа яг кино шавьж ингээд маш олон кино ингээд дараалцсан ойчрог гэсэн байгаа. Тэгээд сард 4-5 кино нийлдэг чинь одоо чинь намайг 9 сард захиалга урсан кино одоо өвөд 1 сард нийлдэг гэж байгаа. Ойчрог тийм явсаар гэж тарж байгаа. Аягүй хэвтэй. Тэгээд хүмүүс Америкийн үзэг кинотойгоо Монгол киног жишээд ярьж байгаа киночд зурлаач нар одоо танд найзууд маань хэлж байгаа бол тэгж ярих нааргүй. Бид нар чинь өөрсдийн гэсэн кино академид кино холбоотой шүү дээ гэж ярьж байгаа. Америкийн кино академи тийм. Манай кино холбоо юу хийж байна гэж өөрсдөө хэлж байгаа. Монгол кино академи байдаг байхгүй бор бий. Хийж байгаа юм байхгүй. Монголын кино академи, Монголын үндэсний кино академи гэдэг гурван кино академи. Америкт бол кино академи байдаг. Тэр нь төр зэсэгтэй айгүй уялдаа холбоотой ажилладаг. Төр зэсгнээс дэмждэг. Тэртэй адилхан Монголын төр зэсгийг бодлохоор за хөргөн мөнгөөр биш бодлохоор дэмжиж гэж үзэж байгаа. Яагаад чинь Америкээс ч шаардсан. Америкч чинь төр зэсг нь бодлохоор дэмждэг. Яагаад дэмждэг вэ? Одоо Америкийн төрийн талбай тэдүү удаа кинонд орох хэрэгтэй ч юм уу. Тийм стандарт байдаг. Жишээ нь киноч тэр төрийн талбай кинонд тэдүү удаа оруулсан засгийн газраас шан авдаг. Гэх мэтчлэн. Жишээ нь 2010 кино академи шагналыг аюулыг зайлгч Харт Рикергээд авсан шүү дээ. Чинь болохоор Америкийн цэрэг амин үзсэн кино шүү дээ. Аватар тэр ерөөс аватар авч чадаагүй тэр авсан учраас ягаад тэр авсан вэ гэхээр засгийн газар нь дэмжиж байгаа учраас яг тэгвэл аюулыг зайлгч шиг кино Америкийн тийм засгийн газар сурсан цэрэг дайны кино байсан. Гэх мэтчлэн. Ингэж Америкчууд ч юм уу, Европын холбоо ч юм уу кино урлагийг бодлогоор дэмждэг. Монголыг ингэсэй гэж аягүй олон киночдын зөвлөгөөнд дөрөж тэр уран бүтээлч зэрэг баг мөрөөдлийн шахуулт зэрэг Монгол дэмжиж төр кино урлагийг дэмжижсэн. Сая одоо Путин бол Оросын кино урлагийг аягүй дэмжиж хуучин кинод бүгдийг сэргээж хийж байгаа. Сосын үед дараа бүгд боожсэн. Одоо чи Сүхбаатар кино ч гэсэн бас жоо боол орсон юм тийм юм ярьдаа. Яг тэгвэл Сүхбаатарыг нэг бод хорсон гэдэг ч юм уу. Тэр бас жоо боол орсон гэж үздэг юм лээ. Жишээ нь Путин бол 1.5 тэрбум рублийг бол зөвхөн хүүхд багчуудаа төсөлж байгаа. Тэр нь хүүхд багчууд нь орой болгон үзэх хүүхдтэй байгаасаа гэж тийм төсөв гаргасан ба. Тэр мэдээж Оросод өөрсдөө тэр хөрөнгө бол Оросод өөрсдөө орж байгаа. Өөрсдөө студиэр хийлгэж байгаа. Тэгэхэд Монголын телевизүүд бол дандаа гатны телевиз орчуулж байгаа гэж байна. Үүн дээр энэс жишээ аваасаа гэж киноч айгүй ярьдаг. Гадны юмнуудыг ингэж киногаар дэмжиж байгаа айгүй ярьдаг. Тэгээд киноч ингээл уулзаад ярьдаг, уран бүтээлч ярьдаг. Тийм л юм гол сэдвүүд идэг. За тэгээд бас нэг түүхэн киноны талаар ярьж байлаа. Түүхэн киног монголчууд айгүй одоо чинь Оросууд ч юм уу, Японч ч юм уу чиг санааны кино хийж байгаа. Тэгэхээр бид нэр ингээд ирээд ирэнгүүт монголчууд айгүй их дуурсан. Өө манай түүхийг говьчлаа. Ийм байх эсвэл айгүй их шүүмжлэх. Тэгээд Оросын найрагч ихэд бүр юу явуулсан түүх говьсан юм. Энэ дээр нэг юм хэлсэн. Яагаад ингэж байгаа гэхээр тэд нар бол зөвхөн монголчууд зүйл кино гэдэг. Япончууд Японыхаа зах зээлийг бодчих, Оросынхаа зах зээлийг бодж иж байгаа. Тэгээд монголчууд болохоор түүхээ эзэн өмчиж аягүй гуйлаа гэж ярьдаг. Учир нь болохоор яг та Монголын тэр их оронч үзэл гэнтэн шингээс дэвтэж холбоотой шүү. Баримтат кино юм уу шинжлэх ухааны сэдвтэй кинонд бол жигхэн манай түүх гуйлаа гэж маргалах нь зөв. Харин Япончууд юм уу Оросууд хийж байгаа кинонд энэ уран сайхны кино тийм. Энэ дээр бол тэг шаардлагагүй маа. Яг л уран сайхныг уран сайхны агаар хийж байгаа учраас тэр түүхийн жоохон тийм